мэдлэг гэдгийн гол үнцэг нь бусдад хуваалцах гэдэг. Тэгээд улс төрийн хувьд одоо залуучууд ерөнхийдөө улс төрийн оролцоог одоо зөвхөн талбай дээр чагсах ч юм уу те эсвэл дуу хоолойгоо илэрхийлэхийг илүү түгээмэл ерөнхийдөө тэгж ойлгоод байна шүү дээ те. Тэгтэл энэ чинь цаана л оролцоо байгаа. Тэгтээ илүү одоо шийдэлтэй, бодлоготой, судалгаатай илүү оролцохын тулд нөгөө талаасаа тулгамж байгаа асуудлаа бас яг саяны шалгуураар гаргаж ирнэ гэдэг өөрөө маш чухал байдаг. Тэгэхээр энэ дээр одоо тодорхой хэмжээгээр арга зүй мэдэж хэрэгтэй. Тэгээд хүн болгон өөрийнхөө мэрэгчлийг улс төрийн одоо өнцгөөс гэдэг юм улс төржүүлж, тайлбарлаж тэр мэрэгчлэрээ хэрэгжилж байгаа датагаа, судалгаагаа илүү мэрэгжлийн талаас нь энэ асуудлынхын цар хүрээг нь тайлбарлах боломжтой байхгүй юу? Ямар ч мэрэгжил өнөөдөр улс төрийн оролцоотой байж болно. Хамгийн гол нь тэр арга зүйг ингээд чиглүүлж өгөхөд бол энэ одоо олон жил болсон намуудын оролцоо маш чухал. Тэгэхээр намын дэргэдэх энэ залуучуудын холбоо өөрөө академи гэж байгуулад тэгээ энэ чиглэлийн салбарын мэрэгжлийн хүмүүсээ цуглуулад сургалт хийж байгаа нь маш зөв. Ер нь бол намын дэргэдэх сургалт юм уу, намын дэргэдэх байгууллагын зохион байгуулж байгаа арга хэмжээнд заавал намын гишүүн байх албагүй хинж байж болно. Жишээлбэл одоо Монгол Ардын нам дээр байгуулсан хүртээмжийн хороо сургалт зохион байгуулна. Сургалт бас хийн, сургалтын талаарх мэдээллийг бас хүмүүст хүргэнэ. Тэгэхээр энэ нь өөрөө хүртээмжийн асуудлыг илүү олуулаа яаж те нэг санаатаагаар одоо нийгэмд хүрэх үү гэдэг дээрээс ихсүүлээд шийдлээ хүртэл харилцан ойлголцох юм бол хүн болгоно юу байна төгөөрөө гэдэг шиг өөрийнхөө байгаа газараа хүртээмжийг бий болоход оролцож болох байхгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо академийн гол ач холбогдол нь эндээ байгаа. Тэгээд заавал нөгөө манайхан бас улс төр гэдгээс цухтаахгүйгээр ер нь улс төр гэдэг чинь бол нам гэсэн үг ерөөсөө биш. Харин нам гэдэг институцээр дамжуулан улс төрийн байр суурь, улс төрийн шийдвэрүүдийг гаргаж энэ нь улмаар хамтын одоо шийдвэр болоод тий хамтын сайн сайхны төлөө яваад тэгээ энэ нь нийгэмдээ одоо үр нөлөөг авчирдаг ийм юм руу бид нар бол явах хэрэгтэй. Тэгээ энэнд улс төрийн намуудын оролцоо маш чухал учраас миний хувьд энэ дээр одоо сурагч багшаар өнөөдөр оролцоод залуучуудаа бас хүртээмжийн талаар ерөнхийдөө ер нь энэ улс төр хүртээмж хоёрыг хооронд нь холбож бас мэдэж чадах зүйлээ өнөөдөр хуваалцлаа.